Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 6-ны өдөр улсын хуульд өргөн барьсан билээ. 25 жилийн өмнө хийсэн монголчуудын сонголтыг Улаанбаатарт дах улс төрийн хүрээнээс хамаарсан гацааг арилгахад үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд эргээр нөлөөлнө гэж хууль боловсруулагчид тооцжээ. Мөн улсын хурлын нэр бүхий 47 гишүүн дээрх хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан удаатай тэгвэл иргэд одоогийн үндсэн хуулийн нэршлиг их хууль олгож 76 гишүүний тоог 90 болгон нэмж засгийн газрын гишүүдийн 3-1-ээс дээшгүй нь улсын хурлын гишүүн байж олно зэрэг өөрчлөлт хийхийг дэмжиж байна уу гэдэгт хариулт болохоор байр суурийг нь сонслоо. Зарим иргэд дээрх хуулийн төсөл тусгагдсан засгийн газар 9 ямтай байх. Ерөнхийдөө засгийн газрын гишүүдэд томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг ерөнхийлөгч төлөөлж улсын хурлд танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан, улсын хурлын тогтоол батлагдсан тооцох, мөн улсын хурлын бүрэн эрх 5 жил байх зэрэг саналуудыг дэмжиж байгаа юм а. Тэр эрх мэдэл байх нь зөв л байна. Гэхдээ одоо энэ сонгуулийн юуныхаа хуулийг одоо үндсэн хуулиа өөрчлөх нь энэ засгийн газарт бол нэг онц яардахгүй байх гэж бодож байна. Дэмжиж байгаа. Өөрсдөнд л эрх мэдлийн л олгосон. Ард түмэндээ. Тий. Зөв үндсэн хурлд өөрчлөлт оруулах нь зөв л гэж би бодож байна. Дэмжиж байна. Нийгэмд улсын хурлд их хууль болгон өөрчлөх хуулийн төслөг барьчихсан хойно одоо зөвхөн журам заасанчлан улсын хурлын чуулганаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх ёстой. Гэхдээ хуулийн дагуу хэлцэхэд 19 хоног үлдсэн байна. Энэ хугацаанаас өмнө ард нийтийн дунд бүх нийтийн санал асуулга авна гэдгээ ажлын хэсэг мөн зарласан. Улсын хурлын 4-3 нь бүх нийтийн санал асуулгыг явуулахыг дэмжүүл үндсэн хуулийг өөрчлөх үгийг Монгол улсын 18 нас хүрсэн иргэн нэг бүрийн саналаар шийднэ гэсэн үг. Иргэдийн тухайд ус хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хэсгийг ард түмнээс асуух нь зөв. Яруу сандар улсынхаа эцэг хуулийг өөрчилж иргэн дээлгүй улс төрчдийн тог нэмэх нь буруу. Харин ч хасах ёстой гэж шүүмжиллээ. Үндсэн хууль гэдэг юм цаад Монгол улсын язгаар хэрэгсгийг зөрчиж байгаа хэлбэр аахгүй. Яг болохгүй. Ирээд их юм бол нөгөө төрийн 3 өндөрлөг гэдэг улсын их хурал одоо гүйцэтгэх хууль тогтоох гэдэг асуул бүхний ч мөн чанар нь өөрчлөгдөж байна. Энэ учраас эдгээр өөрчлөлт системийн анализ хэрэгтэй. Монгол улсын улс төр нийгэм эдийн засаг соёл бүх байдалд нь шинжлэх ухааны үндэсний системийн анализ хийж байж ямар төр засгийн бүтэц зохион байгуулалт байвал зохистойг нь тогтоосныхоо дараа тэрийг ярина. Бүхэл сонгол бүхэл юм ард иргэд байх ёстой үстэй. Ер нь тэр их хурлын гишүүд өөрснийгөө сонгох буруу шүү дээ. Тийм биз дээ. Бүхэл юм ард одоо энэ иргэжлийн сонгуулийг бол ёстой үнэхээр ард түмэн бол яг л одоо ард түмнийг одоо харж үзсэн тийм зөв тийм сонгуул байгаасаа л гэж хүсэж байна. Тийм олон гишүүн байх хэрэг байна уугүй юу гэдэг. Тийм. Одоо жихом тэр одоо ямар үндэслэлтэй юм бол тэрийг бол би сайн мэдэхгүй байна л да. Тэр нөгөө одоо тийх ёстой тийм олон хүн байх хэрэгтэй гэсэн хүмүүс байна. Одоо ямар санаа бодлогоор тэгж дэмжиж байгаа те. Тэрийг бол би сайн мэдэхгүй. Нөгөө талдаа 1992 онд ард нийтээр хэлэлцэн баталсан үндсэн хуулийн зарим зүйл залт өнөөгөө амьдралын тулгамдсан асуудлыг шийдэхэд хүндрэлтэй дутмаг хууль болж хувирсан. Иймээс цаг үеэ дагаа зайлшгүй зохицуулт шаардагдсан. Эдгээр нь үндсэн хуульд өөрчлөлт оруулах нөхцөлийг бий болгосон гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм а.